Амьтанд хайртай монголчуудынхаа амрыг мэдчилж байна. Амьтдын ертөнц нэвтрүүлэг маань эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтандаа хамгийн эрүүлийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон Од мөндрийн алтан гишүүд хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хос телефоноор та бүхэндээ хүрч байна. За студид хөтлөгч цогт уран хоёр ажиллаж байна. За өнөөдөр их жигтэй сэдвийн талаар ярилцах болно. Амьтад хүртэл нууц амрагтай гэж юу? Нэрээ. За тэгэхээр амьтдын ертөнцид байдаг одоо хамгийн сонирхолтой заримдаа бүр гайхмаар үржлийн стратегийн тухай өнөөдөр ярилцах болно. Өнөөдрийн нэвтрүүлгийг бас дуусцтал нь үзсэн хүмүүс маш сонирхолтой мэдээлэл авах гэдэгт итгэлтэй байна. За хүмүүс хайр дурлал, гэр бүл, хосын харилцааг одоо өөрсдийн нийгмийн зүйл одоо нийгмийн хүлээсэн ийм зүйл гэж боддог. Гэхдээ үнэндээ энэ хос үүсгэх, хамтрагчаа сонгох, үр төлөө гаргах асуудал бол одоо амьдралын бүр үндсэн механизм, амьд биетүүдийн үндсэн механизм байдаг байх нэ. Тэгэхээр амьтад ч гэсэн хамтрагчаа сонгодог, хоорондоо өрсөлддөг, бүр зодон болдог. За бидний үнэн ч гэж боддог амьтад бүр генетикийн судалгаагаар үнэн ч биш байсан ч гэсэн ингэж батлагдсан тохиолдлууд бас байдгийн байна. За зарим амьтад насан туршдаа нэг хамтрагчтай ингэж амьдардаг. За эсвэл нэг эр олон эмтэй амьдардаг. За заримд нь нэг эм олон эртэй хамтрагч болдог. Эдгээрийг болохоор биологид үржлийн стратеги гэж нэрлэдэг гэдэг л да. За өнөөдөр бид энэ системийг бол тайлбарлаж авч үзнэ. Моногами, полигени, полиандри, харем, олон хамтрагчтай систем гэсэн одоо ийм системүүд байна. Хүмүүсийн амьдрал ч гэсэн бас янз бүрийн relationship-ийн статусууд байгаад гэдэгтээ заавчлаар англи үг хэлчихлээ. За тэгэхээр амьтдын ертөнд ч гэсэн ийм үнэнч бус байдал, за хууралт, бэлгийн өрсөлдөөн зэрэг ийм сонирхолтой үзэгдлүүд байдгийг одоо өнөөдөр ингэж тодруулж ярих нэ. За тэгвэл яг яагаад өөрөөр үржлийн стратеги байдаг талаас нь авч үзье. Яагаад зарим амьтад нэг хамтрагчтай байхад зарим нь олон хамтрагчтай, зарим нь бүр юм тогтсон хосгүй ингээд эмх замбраагүй хүссэнтэйгээ очиж үржээд байна гэдэг талаараа одоо тэр шалтгаануудыг нь авч үзье. За үүний хариулт нь бол эхлээ болон тэр эволюцийн дарамт гэдэг тэр одоо нэр томьёонд нь орж ирж байгаа. Амьтдын амьдрах орчин, нөөцийн тархалт, үр төлөв өсгөх зэргийн зардал, энергийн зардал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалan хамгийн ашигтай үржлийн стратеги өөрөөр байдаг. Одоо зүйл болгон дээр. За нөөцийн тархалт гэдэг нь юу хэлж яах вэ гэхээр хоол хүнс, нутаг дэвсгэр хэрхэн тархаснаас үржлийн систем ихээхэн хамаарч болдог. Хэрв эм амьтад өргөн тархаж амьдардаг бол нэг эр олон эмийг хамгаалах боломжгүй. Ийм үед моногами буюу нэг эр нэг эм яг юм хос хосоороо ингэж болдог. Энэ нь олон шувуудад ер нь ажиглагддаг. Тэгээ харин эм амьтад нэг газар бөөгнөрч амьдардаг бол нэг эр тэднийг хамгаалж олон эмтэй үржилт орох боломж үүсдэг. Ингэж полигени систем үүсдэг. Үүний жишээ нь нөгөө буг, далайн зан, арслан зэрэг одоо байна. За дараагийнх нь болохоор үр төлөв өсгөх зардал. Үр төлөв өсгөх нь маш их юм энерги одоо хүний хувьд бол хөрөнгө мөнгө өдр зарцуулдаг. Ихэнх зүйлд эм амьтан илүү их энерги зарцуулдаг болохоор хамтрагчаа маш юм сонгол өндөр шаардлагатайгаар ингэ сонгож авдаг. Харин эр амьтад нь аль болох олон хамтрагчтай болохыг оролддог. Үүнийг болохоор бүр юм экологийн хуулинд Bateman principle гэж нэрлэж байгаа. Иймээс олон зүйлд эр амьтад хоорондоо өрсөлдөж тулалдаж эсвэл үзэмж зан төрхөөрөө эмигээ татаж эм нь болохоор тэн дундаас нь сонголттой байдаг гэсэн үг. За гурав дахь нь болохоор эцэг эхийн асаргаа. Зарим зүйлд эр амьтад үр төлөв асархад гол үүрэгтэй байдаг. Ийм үед систем эсрэгээрээ болж эм амьтад хоорондоо өрсөлддөг. Үүнийг болохоор полиандри гэж байгаа. Жишээ нь одоо жакан шувуу. Энэ дээр болохоор жакан шувууны хувьд эм нь хэд хэдэн эртээ хамтрагч болж харин эр шувуу нь өндгөө дарж дэгдэхээ өсгдөг. Одоо бидний төсөөллөөр бол эм нь өндгөө дараад гэртээ байж ах одоо үүрэгтэй юм шиг болтол энэ жакана шувуугийн оронд эм нь болохоор хаамаагүй явж үржээд эр нь болохоор өндгнүүдэд дараад ингээд энэ тэнд байждаг. Тэгээд эм нь асар том юм газар нутгийг одоо эзэлж амьдардаг бол эр нь болохоор юм жижигэн патч тэр нөхөөс эсгүүд дээр амьдардаг гэсэн. За дараагийнх нь болохоор өрсөлдөөн. Зарим зүйлд үржлийн амжилт эр амьтдын хоорондын хүчтэй өрсөлдөөнөөр шийдэгддэг. Жишээ нь одоо далайн зан. Үржлийн улиралд эрүүд хоорондоо тулгуурлаж ялсан олон эмтэй өрсөлдөж байдаг. Ийм өрсөлдөөнөөс болж эр амьтад илүү том биетэй ч байт юм уу? Эсвэл одоо буух шиг том эвэртэйж болт юм уу? Ийм бэлгийн одоо хувиралт үүсдэг. Энийг болохоор dimorphism гэж нэрлэдэг байгаа. За хамгийн сүүлд нь болохоор генетикийн ашигтай байдал. Зарим зүйлд олон хамтрагчтай үржилт орох нь генетикийн олон янз байдлыг нэмэгдүүлж болдог. Нэг үүрэнд
зөвхөн нэг аавын өндөгнүүд биш, олон аавын өндөгнүүд байх тусмаа илүү юм генетик олон янз байдал нь сайн, тэндээс илүү олон нь дасан зохицох чадвартай байх магадaltaй тийм боломжтой байдаг гэж байна. За эндээс харахад бол одоо энэ бүх шалтгаануудыг харахад амьтдын үржлийн стратеги нь ерөөсөө юм ёс суртахууны асуудал алга одоо хүний нийгэмтэй харьцуулахад амьтдад үнэнч эсвэл хуурдаг гэж бодох тийм шийдвэрийг их гаргаад байдгүй байх. Гэтэл бас гаргадаг ч бас үгүйсэхгүй л дээ. Тэдний зан төрх нь одоо эволюцийн явцад хамгийн амжилттай байсан тэрл стратеги үр дүнгууд байгаа. Тиймээс өнөөдөр бидний одоо ярих гэдэг нь энэ системүүдийг илүү задлаад энэ стратегиудыг илүү задлаад моногами гэж яг юу юм, полигини гэж яг юу юм, полиандри гэдэг тэгээ харайм олон хамтрагч систем гэдэг эдгээр олон янзын үржиллийн стратегиудыг ярих юм аа. Тэгээ эдгээр нь бүгд нэг зүйлийг ойлгуулахад бүгд амьд үлдэхийн төлөөх эволюцийн шийдлүүд л байгаа юм аа. Тийм тухайн амьтдын бас нэг сонголт гэхээсээ илүүтэй амьд л үлдэх гээд байна гэдгийг эндээс ойлгох юм байна. За моногами системийн тухай бас ерөнхий ойлголтыг зөвхөн маань ярьсан. Гэтэ моногами систем дотор ч гэсэн одоо юм сонирхолтой зүйлүүд бас байдаг. Гаднаас харахад энэ бол маш тайван, тогтвортой методоо ингэж харагддаг ч гэсэн үнэн дээр одоо яг дотор нь ороод харуул өрсөлдөөн, стратеги заримдаа бүр юм нууц тоглоомч гэмээр хүмүүсийн хайр дурлж гэсэн их юм заримдаа их тоглоомтой байдаг штэ. Тийм зүйл ингэж явагдаж байдаг. За эволюцийн биологид моногами системийг ихэвчлэн хоёр өөр түвшинд ингэж авч үзэж байна. За нэгдүгээрт нийгмийн моногами. За хоёрдугаарт нь генетикийн моногами гэж байгаа. За нийгмийн моногами гэдэг нь болохоор хоёр амьтан хамт амьдраад за хамтдаа үүрээ барьж хамт үр төлө өсгөж байгаа энэ харилцааг хэлдэг. Одоо өөр ингэсэн орон гэртээ гэдэг шиг те үүрээ ингэж хамтран барилцсан. За харин генетикийн моногами гэдэг нь болохоор бүх үр төлөл нь яг тэр хоёр амьтны генээс бүрдсэн байхыг хэлдэг. Одоос олон төрлийн генээс бүрдсэн байдаг болохоор зөвхөн нэг төрөл нь гэсэн үг. За сонирхолтой нь байгаль дээр энэ хоёр ойлголт ихэвчлэн бас давцдаггүй, нэг дор байдаггүй. За өөрөөр хэлбэл хоёр амьтан хамт амьдарч, хамт үр төлө өсгөж байлаач генетикийн хувьд бүх үр төлөл нь тэднийх байх албагүй байдаг. За бид нэр одоо нэг хос тог руу ч юм уу явж ивэл те өөртөөхөө одоо зулцаг дагуулаа явж гэнч гэж бодд юм уу. Гэтэл бас юм сони юм байх нь штэ. За энэ нь моногами систем далд өрсөлдөөн заримдаа бүр одоо хүний харуул те араар тавилт буюу читэн байж болохыг харуулдаг байна. За ДНХ-гийн шинжилгээ гарч ирээд эрдэмтэд ер нь бол яг энийг нөгөө анх мэдсэн те одоо бүгдээрээ л бас тэгж андуурч хийсэн чинь за 1990-ад онд шууд дээр ДНХ-гийн эцэг тогтох шинжилгээ хийж эхлэхэд эрдэмтэд маш сонирхолтой зүйлийг олж харсан. За өмнө нь маш үнэн ч гэж боддог байсан. Олон шуудын төрөл дээр одоо үүрэнд нь дэгдэхийн 20-40% нь өөр эрийн одоо генетиктэй байсан. За өөрөөр хэлбэл гаднаас нарахад төгс мэт хос боловч генетикийн хувьд одоо юм нууц өрсөлдөөн маш их бас явагдаж байдаг байна. За эволюцийн биологид бас экстра перметинг гэж нэрлэдэг. За монголчлол хосоос гадуур хүржил гэх юм уу. За энэ нь одоо яагаад гардаг вэ гэхээр эм амьтан илүү сайн ген олж авах гээд байна. За эр амьтан олон үр төлөв бас үлдээх одоо тий сонирхолтой байгаад байна. Генетикийн олон янз байдлыг нэмэх нь чухал буюу одоо тэд маань цаашдаа эрүүл одоо үржих цаашдаа ингэж амьдрах боломжийг олгож гин гэсэн юм эволюцийн шалтгаантай байдаг байх нэ. Тэгтээ энэ дээр одоо нэг асуудал гарч ирж байгаа нь одоо эр амьтдын хувьд амар асуудалтай болж байгаа. Энэ нь бол эцэг байх баталгаа. Хэрв эр амьтаа одоо үр төлөв асрахад маш их энерги зарцуулж байгаа бол тэр үр төлөв нь үнэхээр өөрийнх нь гэдгийг одоо итгэлтэйгээр мэдж яах нь уг нь ингээ зүг өснө байгаа. Амьтдын ертөнцөд ч гэсэн. Иймээс олон зүйлд эр амьтдад хамтрагчаа хамгаалах зан төрх үзүүлдэг. Жишээ нь зарим шувууд үржлийн улиралд эмигээ бүр байнга дагаж явдаг. Одоо байнга дагаж явж байгаа гэдэг чинь дагахгүй бол бас ноото болох гэдэг шүү дээ. Энэ зан төрхийг биологид болохоор mate guarding гэдэг харуул хамгаалтан л гэж нэрлэдэг байгаа. За тэгээд эр амьтан эмийг өөр эртээ үржилд орохоос сэргийлэх гэж хичээж байгаа хэрэг нь энэ болж байна гэсэн үг. Тэгээд зарим эр шууд бүр эмийнхээ маш ойрхон байж эм нь ганцаараа холдох боломжийг бүр бараг өгдөг. Би одоо эм нь өсөөд байхад за би чиний хоолыг авчирч чи нүүрэндээ байжээ гэл тэгэл явдаг. За гаднаас харахад энэ бүр яг юм хяналтчил ажиглагддаг гэсэн үг. За эм амьтад бас өөр байгаад байна. Тэг өөр стратеги ашигладаг. За зарим эм амьтад хэд хэдэн эртээ нэг үржилт орсноор генетикийн давуу тал олж авдаг. За хэрв хэд хэдэн эрийн спермүүд өрсөлдвөл хамгийн хүчтэй, хамгийн тохиромжтой генүүд үр тогтоох
одоо магадлалыг нэмдэг. За үүнийг sperm computation буюу өөрөөр хэлбэл одоо эрбэлхийсийн өрсөлдөөн гэж нэрлэдэг юм байна. За өөрөөр хэлбэл эм амьтан заримдаа байгалийн сонголтыг өөрийн бие дотор нь одоо явуулж байгаа хэрэг зарим зүйлд бүр илүү сонирхолтой механизм ажилдаг. Эм амьтны бие зарим эрийн спермийг идэвхтэй сонгож заримыг нь ашиглахгүй байх. Одоо ийм зүйл одоо өөрөөр хэлбэл оюун ухаанаараа биш бие физиологийн шийддэг байна. За үүнийг cryptic female choice гэж нэрлэдэг. За өөрөөр хэлбэл үржил болсон ч гэсэн ямар эрийн генийг ашиглахаа одоо эм амьтан дотроо шийддэг. Энэ ч бүр нөгөө амар сонирхолтой. Бид нар чи амар олон жилийн турш нөгөө хамгийн төрүүлж өндгөөсөн дээр очисон сперм одоо үртөл зигот болж хувирна гэж төсөөлдөг, боддог. Шинжлэх ухаанд бүр тэгж боддог байсан. Тэгсэн чинь өндгөөс хэнийг яг одоо өөрийнхөө хамтрагч болгох уу, аль спермийг өөрийнхөө хамтрагч болгох уу гэдгээ сонгоод байдаг. Яг ингээ 2 3-аараа нийлээд ингээ очиход аль нэгийг сонгож оруулна. Тэр нь заавал төрүүлж очсон биш байгаа гэдэг. Тэр нь энэ дээр одоо ингээ жишээ нь 2 өөр аавын аль нэгийг ингээ сонгоод байгаа байхгүй дотроо. Бас гажууд. Амар. Бидний бие доторх чинь нөгөө эсүүд бүгдээрээ бие даасан амьд амьтд гэдэг байгаа шүү дээ. Тэнд чинь бас өөр сонголт одоо тий процесс бас болж байгаа гэдэг нь их гоё ч юм шиг санагдчихэ. За амьдтай явчих. За гэхдээ моногами систем зөвхөн бас өрсөлдөөн биш. За энэ системийн хамгийн давуу тал бол одоо хамтын ажиллагаа. За олон зүйлд хоёр хамтрагч маш нарийн зохион байгуулалтаагаар ажилладаг. Жишээ нь зарим шувууд ээлжлэн өндөг гаргадаг. За нэг нь одоо хоол хайж явах үед нөгөө нь одоо үүрээ хамгаалж байдаг. Дараа нь тэд одоо үүргээ бас ингэж солилцдог. Тэ. За ийм системд бол итгэлцэл болон зохицол маш чухал байдаг. За хэрэг нэг хамтрагч үүргээ биелүүлэхгүй бол за үр төл амьд үлдэх одоо магадлал эрс буурна. Бүгдээр одоо ийм маш хариуцлагатайгаар үүргээ одоо хүлээдэг байх нэ. Хариуцлагагүй байвал хариуцлагыг нь одоо үр төлнөл төлж байгаа юм л та бас тий. Хүний хатуу үгүй шүү. За тэгээд байгаль дээр бас салах үзэгдэл байна. Яг энэ моногами системд. Зарим амьтад өмнөх хамтрагчаас салж шинэ хамтрагчдыг сонгодог. Энэ нь ихэвчлэн дараах нөхцөл тохиолддог. Өмнөх үржил амжилтгүй болсон. Одоо тухайн хамтрагчтайгаа үржих гэсэн чинь амжилтгүй болоод байвал сална. Илүү сайн генетиктэй хамтрагч олдчихвол сална. Тэгээ хамтрагч нь сул дорой болчих юм бол одоо ямар нэгэн өвчин тусчдаг ч юм уу. Тийм тохиолдолд бол сална. Заримдаа энэ шинэ хамтрагч сонгох нь үржлийн амжилтыг нэмэгдүүлэх тэр боломжийг л илүү эргэлхийлж байгаа. Тиймээс одоо моногами систем бидний төсөөлдөг шиг юм тогтмол өөрчлөгддөггүй одоо насан туршийн хайр гэдэг тэр тийм романтик зүйл ерөөсөө биш. Үржих чухал. Тийм. Хамгийн гол нь л амжилттай үржих. Тэхийн тулд нөгөө эр эмийн хариуцлага юм эн тэнцүү байгаа үед моногами систем байгаад байна гэж хэлэх хэрэгтэй. За тэгээд нөгөө дэлхий дээр шувуудын ойролцоогоор 90% нь бол моногами системтэй байгаад байгаа. Ер нь шувууд бол маш тийм романтик л гэсэн үг л дээ. Тэгээ хөхтэй амьтдын хувьд бол моногами харьцангуй ховор. Одоо хүнийг моногами гэж хэлэхэд одоо хэцүү юм шиг, гүйч юм шиг. Одоо дараагийн системүүдийн сонсоод яг хүнийг аль тал руу нь оруулахаа хоёлоо дараа нэрээ. Тэгээ хөхтэй амьтдын бол ердөө 3-5% орчим нь жинхэнэ моногами системтэй гэж үздэг. Гэтэ моногами гэж бас нийгмийн генетикийн ингээд хоёр ангилаад байгаа. Нийгмийн нь бол нөгөө нэг гэрт ордог. Генетикийн хувьд бол нэг гэрт орсон ч өөр байж болоод идэг гэдэг энэ одоо тайлбарлаж байгаа. За яагаад одоо шувууд 90% нь моногами байхад хөхтэй амьтад ерөөсө 3-5% нь л моногами байгаа юм бэ гэвэл хөхтэй амьтдын хувьд үр төлөв асрах гол үргийг ихэвчлэн эм амьтан гүйцэтгэж байгаа. Нөгөө хариуцлага нь ондоо. Тиймээс хөхтэй амьтад моногами үүсэх шаардлага харьцангуй байгаа гэдэг. За хоёулаа хамтраач танилцуулаад үзье. За тэгээ. За нэвтрүүлгийнхаа хамтран ажилладаг 1000 найз амьтны дэлгүүр Kitchen Flare-ыг танилцуулъя. Таны тэжээвэр амьтанд зориулсан хамгийн эрүүл, хамгийн амттай бол 1000 найз амьтны дэлгүүрт албан ёсны эрхтэйгээр дэлхийд танигдсан Kitchen Flare брендийн тэжээвэр амьтны хоол нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа юм байна. За тэгээд ихэнх амьтдын хоолнд өнгө, амт оруулагч, будагч бодис мөн үр тариа, урмлын гаралтай уураг ихээр агуулдаг бол Kitchen Flare нь үүнээс ялгаатайгаар жинхэнэ махан уураг, эрүүл тос, сайн чанарын эслэг, ногоон оромол, чихэрлэг төмс зэрэг байгалийн нүүрс усны их усүрийг ашиглан үйлдвэрлэдэгээрээ тийм онцлог байгаамаа. Тэгээ сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр grain free буюу үр тариагүй өндөр урагтай хооллолтыг зөвлөх болсон бөгөөд Kitchen Flare нь үүнийг тэжээвэр амьтад зориулан хэрэгжүүлж байгаамаа. За тэгээд одоо баг гэр бүлийн гишүүн болсон энэ хайртай амьтдтай зориулаад
ходоод гидсийн цочроохгүй, дархлааг нь дэмждэг, одоо эрүүл үс арьс булчингийн хөгжилтөнд тустай. Хүнээр бол одоо юм сувлын он шиг тийм гоё эрүүл сонголтыг одоо гэр бүлийнхаа энэ амттан шинэ гишүүндээ өхийг хүсчээвэл Kitchen Flavor-ээс авч болох юм аа. Тэгээ сонголтууд нь бол маш бас олон сонголттой байгаа. Муурны гоо сайхны хоол, муурны бөөр шээсний замын өрсөлдөн сэргийлэх хоол. Тэгээд одоо муур гөлөгнийхөө бүх насны ангиллалынх нь одоо гөлөг баг дунд тэгээ үйлдвэр мүлдрээр нь хүртэл ингээд янз янзын төрөлцөө хоолууд байгаа. Тэгээ бүр юм онцгой anthracite grill цуврал гэдэг бүр юм ам туураг өндөртэй бүтээгдэхүүн хүртэл байгаа юм байна. Одоо чинь баярын өдрүүдээр нохоондоо хүртэл юм гой хоол өгч болох юм байна. За тэгээд хүргэлтээр авахыг хүсвэл эсвэл зүгээр холбоо ярихыг хүсвэл утасны дугаар нь 7749 тэг8 тэг8. За хоёр дахь дугаар нь 9305 тэг8 тэг8. За цахим маяг нь болохоор Facebook нь Kitchen Flavor Mongolia гэдээ байж байгаа. За хамтран ажиллаа баярлалаа. За одоо хүмүүс биднийг хамгийн их шархлуулдаг нэг сэдв рүү орох гэж байна. Энэ бол үнэнч бус байдал, өөрөөр хэлбэл одоо читинг. За хүн төрөлхтөн бол үнэнч байдал, уралц зэргийг хвшлэн нөгөө нийгмийн болон ёс суртахууны асуудал буюу оюун ухаанд хүмүүсийн тий яригдаг асуудал гэж боддог ч гэсэн байгаль дээр амьтад бас ийм шийдвэрийг гаргаж яадаг бахан. За эволюцийн ашиг дээр үндэслэн ийм заавал гаргадаг гэсэн үг. За ихэнхдээ энэ үзэгдэл моногами системтэй зүйлүүдэд ажиглагддаг. За өөрөөр хэлбэл хоёр амьтан хос болж хамт амьдарч хамт үр төлөө өсгөж байгаа ч гэсэн заримдаа нэг нь өөр хамтрагчтай нууцаар үржилт ингэж орж болдгийм байна. За энэ үзэгдэл хамгийн их судлагдсан бүлэг бол нөгөө шувууд байгаа. Шувууд ч өөрөө нөгөө хамгийн их моногами байгаад байгаа болохоор за хамтдаа үрээ бариад өндгөө хамт хамгаална, тэгтэйхээ хамт өсгөнө. За гэхдээ генетикийн судалгаануудын нэг сонирхолтой баримт илрүүлсэн нь болохоор олон шувууны үүрэнд байгаа тэгтэйхнүүдийн зарим нь өөр эцгийн гентэй. За одоо тэр нь бүр ингээд талаас нь тий арай бага хувьд ингээд өөр эцэгтэй байдаг ч юм уу. За өөрөөр хэлбэл гаднаас харахад одоо тий ийм байгаа ч гэсэн яг одоо шалгалт шинжилгээгээр бас өөр хариу гардаг ийм асуудал байна. За энд эр бэлгийн эсийн өрсөлдөөн гэж байгаа. За ийм нөхцөлд sperm competition буюу өөрөөр хэлбэл эр бэлгийн эсийн одоо өрсөлдөөн гэж гардаг. За хэрв эм амтан богино хугацаанд хэд хэдэн эртээ үржилт орвол тэдний спермүүд эмийн биед хоорондоо одоо ингэж өрсөлддөг. За миний бас нэг санахын нэг үнэ хоёр өөр бухын тоглолыг одоо гаргасан ч юм уу те. За энэ бол мэдээж одоо богино хугацаанд хит эртээ гэдэг ийм одоо тохиолдолд гэсэн үлдээ. За эцэст нь хамгийн хурдан хамгийн хүчтэй спермүүд өндгийг үр тогтоодог. За үүнээс болж зарим зүйлд эр амтны төмсгний хэмжээ бас маш том болсон байдаг гэсэн байна. За учир нь илүү их спермүүд үйлдвэрлэх нь өрсөлдөөнд давуу тал өгдөг. За одоо олон чулуу шидэн л гэсэн үг шүү дээ тий. За генетикийн судалгааны нэгэн нээлт бол амьтдын үнэн ч ус байдлын талаар хамгийн сонирхолтой нээлтүүд яг энэ ДНХ шинжилгээ хөгжсөний дараа бол бид нэр мэддэг болсон. Бас сүүлд хөгжсөн шинжилгээ ба. За өмнө нь судлаачид амьтдын зан үйлийг ажиглаж хосууд үнэн ч эсхийг зөвхөн гаднаас нь дүгндэг байсан бол за генетикийн тестэж эхэлсний дараа олон зүйлд одоо үр төлө өсгөж байгаа албан ёсны эцэг нь заримдаа одоо жинхэнэ генетик эцэг биш байж болдог хамт байгаа эцэг нь. За энэ нь амьтдын үржлийн зан үйл бидний бодсноос илүү одоо нарийн төвхтэй одоо ийм зүйлүүдийг харуулсан байна. Одоо эднэрт нөгөө юу хийгээд өгдөг бол одоо эн чинь эм шувууга өрөндөө ингээл эм шувуу маань ингээл өндгөө дараал өрөндөө үлдчихэж байгаа. Эр шувуу нь ингээл өдөржингөө хоол зөөгөөл энэ одоо чинь идэлэг шонхор монхор дээр өдөржингөө 20-25 чичвэл огт мохт нь ингээл эм шувуунда зөөгөөл энэ. Тэгтэл эм шувуу нь ингээд өөр шувуутай тэр хоол зөөж явах явцаар ингээд үржээд ах юм бол ер нь муухай байхгүй. Тэнгүүд магадгүй одоо тэр өндөгнүүдийн чинь хоёр нь өөр идэлэг шонхрох байна гэд тэр нөгөө эр шонхортой хилээд өгдөг бол мэдүүлдэг бол бас гоё юм байна гэж. Одоо хүн дээр бол шудраг яс гэдэг нэ. Нэг нь шалгуулчих болно шүү дээ. Амтан дээр одоо яаж чилмээр юм гэж. За дараагийн систем бол полигени ба харим. За байгалийн хамгийн ширүүн өрсөлдөөнүүдийн нэг юм болдог. За полигени гэдэг нь нэг эр амтан одоо нэг эр олон эмтэй хамтарч болдог тэр үржлийн системийг хэлж байгаа. Гэхдээ энэ системийг зөв ойлгохын тулд нэг чухал юмыг бас ойлгох хэрэгтэй. Полигени бол зүгээр нэг олон эмтэй эр гэсэн ойлголт ерөөсөө биш. Энэ бол маш хүчтэй өрсөлдөөний дараа юм ялалтын дараа авч болдог тийм л систем. Энд одоо байх тэр байгалийн дүрм бол маш энгийн бас хатуу. Ялагч нь үрждэг,
ялагдсан үржихгүй. Зарим популяц бүр ердөө хитгэн амьтад нь л үржилд орж чаддаг. Харин бусад олон эрүүд амьдралынхаа турш хизээч үрдэж орохгүйгээр өгөж болно. Чанга шүү. Гэхдээ одоо тэр нөгөө гормон мормон нь ялгараал байгаа шүү дээ. Гэхдээ л үржилд орохгүйгээр бүр өгөж болдог. За энд эволюцийн маш хүчтэй дарамт үүсгдэг гэсэн үг. За полигоны системтэй олон зүйлд жилийн тодорхой нэг юм үржлийн үе гэж байдаг. Үржлийн улиралж байт юм. Одоо жишээ нь буг муг дээр. За энэ үед амьтдын зам байдал огцом өөрчлөгддөг. Ердийн үед тайван байсан амьтад маань одоо нөгөө зам маань ч гэдэм үү. Маш тийм төрөмгий болж эхэлдэг. Хоорондоо зодтолддог, тулалддаг эрүүд нь. Тэгэд дуу аваагаараа бас гэж өрсөлдөнө. Нөгөө буг урамддаг шүү дээ. Тэгээ нутаг дэвсгэрээ бол азалдана. За яагаад гэвэл энэ бол зөвхөн хоол эсвэл газар нутгийн төлөөх ерөөс тэмцэл байхын болчихж байгаа. Энэ бол одоо гений төлөөх тэмцэл одоо ирээдүйн хойж үеийнхаа ирээдүйн хойж үедээ өөрийнхөө генийг үлдээх тэр тэмцэл явж байгаа гэсэн. Энэ бол хоол, газар нутаг бүх юмнаас илүү чухал байна. За одоо эндээс хэд хэдэн жишээг авч үзье. Бугын тулаан. За намрын сэрүү өглөө ой дотор юм гүн хүчтэй дуу зурааддаг. Одоо та нар бугын урамдахыг сонсч байсан бол бүр тэр хөндийг зураадтал маш чангаар цураатж байгаа шүү дээ. Сонсч байсан. Тэнгүүд энэ хин тэндээс цураатна. Тэнгүүд тэнд чинь хин тэр цураатж байгаа чимээгээрээ хин нь илүү том ир гэдгээ дуу аваагаараа эхлээд хоорондоо зодтолдохгүй тулалдахгүй хүн шиг уучраа олох гэж үзэж байгаа. Уг нь хүн хэлээрээ мал хэлээрээ гэдэг шиг буугууд хүртэл хэлээрээ дуу аваагаараа ойлголцох гэж хичээнэ. Хэрвээ энэ дуу аваа маань аль нэгэн тийм хүчтэй биш одоо нэгээ ингээд давмгаалахгүй байгаад юм бол хоорондоо ойролцоо байгаа юм бол яалтчгүй зодтолдох тулалдах хэрэг гарна. За тэгэнгүүтээ нөгөө эвэр мэврээ хурцлаад хоорондоо тулна. Маш ширүүн өрсөлдөөн явагдана. Гимтэл цус мус гарна үхлийн одоо эрсдэлтэй тийм тулаан болно. Тэгээ эцсийн эцэст нэг нь одоо сүлээ хавчаад цухтаана. Нөгөөх нь тэнд байгаа бүх согоог өөр юм болгоно. Тэгээ нөгөө хилээ унжуулаад бэлэн болсон үгүүг нь шинжээд тэгээд үрж явдаг. За харин далайн зааны хувьд бүр бас эвгүй. Одоо далайн цаан гэдэг ийм хамартай гэсэн нэг юм далайн хав байгаа шүү дээ. Тэр болохоор юм юу биеийн тэр dimorphism маань бүр амар. Эмүүд нь бол харьцангуй жижиг тэр одоо нөгөө бидний төсөөлтөг гэдэг тэр далайн хав шиг ерөнхийдөө хараж байгаа. Харин эрүүд нь бол бүр ийм том хошоотой болсон. Гэдэг гарууд болсон байгаа гэсэн. Тэгээ тэр гарууд чинь ингээд асар их далайн тэр заан одоо далайн заан эргээр ингээд дүүрэн байж байна. Голцсон тэнд бол ер нь арай цөөн дийлэнх нь юм байгаа. Тэгээ ингээд эмүүд ингээд нэлийн хүүдээ ингээд нэг одоо Миамигийн бич дээр байгаа эмэгтэйчүүд шиг одоо ингээд хөвтцгээж байна гэсэн. Тэнгүүд одоо эрүүд тэнд одоо тэнд байгаа эмүүд дээр 1 2 ирэл байна. Тэгээ нөгөө 1 2 ирээ чинь дийлэнх нь ингээд нүүр нүжин ингээд цус мос болцсон. Маш байнгын өрсөлдөөн тулаанд орж байгаа. Тэгээд нэг гэсэн гар одоо нэг юмтай ингээл арай ч үгээл ингээл үрччихэл нөгөө саяхан ялалтай байгуулсан ингээд үрччихээ байж ангууд дахиад нэг ир бүдүүн бачка хурж ирнэ. Тэгээд хоорондоо ингээд эхлээд нөгөө face off гэх юм уу нүүр тулна. За тэгээд ингээд би нэгэ шинжин за чи арай бүдүүн ч юм уу чиний хамар арай том ч юм уу чиний дугуйлт арай сүртэй ч юм уу гэд тэгээд үнэхээр л бас болохгүй бол хоорондоо тулалдана. Гэтэ тэр чинь нэг юм бүдүүн ийм том хамартай нэг болох гар шиг юм шиг харагдаж байгаа мөртлөө асар хурдтай, асар хүчтэй. Тэгээд бас дээрэс нь хазна. Тэгээ хоорондоо тэр нөгөө хамар мамар ам материалээ бүр ингээл хазалцаал ингээд бүр ингээд савалцаад тэр нөгөө чимээнүүдийг бичлэгийн үзэх юм бол чимээн хүртэл ингээд бүр так гэдэг бүр гавл тоншиж байгаа юм шиг тийм чимээнүүд үүсэж байгаа юм. Тэгээд харахад юм нэг хідэн өөхөн бөмбөглө ингээд хооронд зодлоод байгаа юм шиг мөртлөө нүл цус нүж болоод тэгээ эцэст нэг нь ингээд ухраад явна. Эсвэл тэндээ үхээд дуусна. Тэгэд нүд мүд нь час улаан болцсон гарууд чинь нөгөө олон эм дээрээ одоо үржих тэр боломжийг авч байгаа гэсэн үг. Харин харахад юу нэг айгүй өрөвдөлтөө тэр нүд мүдэнд нь яагаад ч тийм улаан болцсон тийм бие мэн ингээ баах урагдцсан юу амар идэхтэй дандаа тийм байждаг. Бид нар ч одоо тэр нүд нь улаахад л яг зодтолтоос өмнө бүр нөгөө гормоны өөрчлөлтөөс шалтгаалаад бүр юм догшин болцсон байгаа юм харж байна. Тийм. Тэгээд бид нар ч бас 4 тонн хүртэл жинтэй асар том биштэй тийм маш өвчтэй амьтд гэдэг бас ойлгох хэрэгтэй. Тэгэд ийм харахад ийм юм шиг мөртлөө тэр нөгөө тэр транк тэр хошуун одоо яг юм
архирдаг гэх юм уу баг одоо гахаа шиг дуурхан цаашаа тийм баг архирж байгаа юм шиг тийм дуурж байгаа гэсэн. За тэгээд одоо тэнд тэр ирэг дээр одоо ноёрхож байгаа 90 далайн зам бол ойролцоогоор 40-оос 50 эмтэй үржилт ордог байгаа. Харин зодуулсан гар бол одоо ингээд дараа жилийн хүлээгээл илүү тарга төв хүч хошууга илүү ургуулъя, шүдээ илүү хурцлъя гэж явна гэсэн. За одоо харамын тухай ярив. Нэг эрийн ноёрхол. За полигенийн нэг онцгой хэлбэр бол харим систем. Энд нэг ноёрхогч ир хэд хэдэн эм бүлгийг хамгаалж бусад эрийг бүр огтхонч ойртуулахгүй. Энэ нь баг юм жижигхэн юм хаан тулсыг өөрийнхөө юм хаан тулсыг үүсгэж байна гэсэн. Ноёрхогч ир эмүүдийг хамгаалах үүргийг гэдэг хүлээн, нутаг дэвсрийг хянах үүргийг хүлээн. Тэгэд мэдээж үржилт бүгдэнтэй нь орох эрхтэй болно. Харин бусад эрүүд боломжийг хүлээж ноёрхлыг болгож авахыг л оролдоол ингээд хүлээгээл байж л одоо муу санаагаа оролдуулаад за энэ харамын жишээнүүдийг сонирхолтой юм бол горил байгаа. Тропикийн ойд горилийн бүлэг одоо амьдарч байгаа гэдэг төсөөлье. Угсаа амьдарч байгаа л да. Бүлгийн төвд асар том булчинлаг юм ир нөгөө тишээ ингээ харцсан байж байгаа. Нуруу нь мөнгөлөг юм нуруутай байгаа. Энийг одоо нэрлэхдээ тэр нөгөө харамын ноёны нэрлэхдээ silverback гэж нэрлэдэг байгаа. Мөнгөлөг нуруу тэр. За тэр бол бүлгийн удирдагч. Хамгийн том биетэй, хамгийн хүчтэй нугасаа илт харагдана. За тэр бүлгийг хамгаалж байгаа аюулыг мэдэрч байгаа. Тэгээд эмүүдтэй үржилт орох бүр эрхтэй байгаа. Хэрв өөр эр ойртох юм бол silverback маань одоо босс маань босч цээжээ ингээ хүчтэй цохиж эхэлнэ. Тэгээд одоо яах гээд байгаа юм бэ? Чи өдөөдөө гараа цаашаа яваараа гэдэр гэдэг нөгөө илэрхийлж хашгирна гэсэн үг. За энэ бол өрсөлдөгчтэй өгч буй анхаарал баг. За ихэнх эрүүд бол энэ үед мэдээж зүхтаах сонголтыг хийн. Гэхдээ заримдаа бас ширүүн тулаа өрнө. За горилуудын яаж судалгахыг бол та нар баг бүгдээрээ төсөөлж байгаа бах. Бас л яг хүн шиг л одоо цохилцоол хацалцаал мод өдрөөр хүртэл ингэж цохол бас амар юм болж байгаа. Тий одоо бууж өгөх юм бол нөгөө яг өөдөөс нь харж байгаа ингээ харж тулгархгүй те яг хүний одоо зам үе шиг те ингэсгээгээд тэгэхээр тэгээд орхичдаг ч юм уу тийм болдог бас. Тэгээ бас нөгөө нэрт чинь нөгөө бас өндөр ухаантай амьтад болохоор нийгмийн байр суурь гэж байгаа. Одоо хамаагүй бас үнэхээр барчих магадaltaйгаар одоо шууд тулалдахгүйгээр зүхтаачих юм бол дараа нь одоо ирэхэд одоо нэг жоохон ичмээр ч юм шиг юм болдог байхыг үгүйсэхгүй. За Арслангийн хувьд болохоор за хоёулаа хамтран ажилладаг хэлцүүлээд өргөжлүүлээ. За нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр алтан гишүүд маань ажиллаж байгаа. Тэгээд шинжлэх ухааны танин мэдхийн одон дор сувгийн хамт олон маань одоо 2 дахь жилдээ нэвтрүүлгүүдэд тасралтгүй бас хүргээд явж байна. Тэгээд 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл орон бүтээлийнхаа 1 жилийн хугацаанд нийтдээ 1050 шинжлэх ухааны танин мэдхийн нэвтрүүлгүүдийг бид нэр урьдчилж танилцуулсан нэвтрүүлэг хийгээд эхэлж исэн. За тэгээд одоо амжилттай хүрээ явж байна. За энэ хүрээнд бол одоо биднийг дэмжиж байгаа хүмүүс маань хандив тусламж үзүүлж эхэлсэн. За тэгээ бид юу шийдсэн бэ гэхээр за энэ хүмүүстээ бас эргэж юм өгөх хэрэгтэй юм байна те. Ямар нэг юм. За яг энэ хүмүүс маань биднээс одоо юу гэдэг нь те нэвтрүүлгээ тасралтгүй өргөжлүүлж хийгэрэй л гэдэг зорилгоор ингэж хандив өгж байгаа л та. Гэхдээ бид нэр алтан гишүүд гэдэг хаалттай группийг байгуулад за эндээ бидний дэмждэг хүмүүс маань нэг дор байх нь чухал юм байна. Тэгээд одоо үйл ажиллагаануудыг бас тэдэндээ зориулж хийгээд те. За од мөндрийнх маань бас маш олон гоё гадаадын аяллаатыг хийдэг энэ хэсэг маань бас их гоё хэсэг. За энэ дээр бол алтан гишүүд маань одоо аялал болгон дээр 100 мянган төгрөгийн хөнгөлт идэх боломж. За саяхан манай спорт өдрлөг боллоо. Ямар гоё халуун татны уур амьсгалтай бас гоё өдрлөг болвоо те. За удахгүй бас 4-р сарын 29-ний өдөр од мөндрийн маань 2 насны одоо 2 төрсөн өдөр болно. Тэгээд үүндээ бас одоо алтан гишүүдэд ямар нэгэн үн төлбөргүй урьж оролцуулах одоо гих метод ийм үйл ажиллагаануудыг явуулдаг юм аа. За тэгээ биднийг одоо дэмждэг ч гэсэн бас хараахан алтан гишүүн болж амжаагүй хүмүүс маань өнөөдөр ч гэсэн бас 100 мянган төгрөгөөр шилжүүлээд алтан гишүүн болох боломжтой. За энэ 100 мянган төгрөг гэдэг бол нөгөө 1050 нэвтрүүлгийг нэг нэвтрүүлгээ одоо 90 төгрөгөөр үнэлээд тэгэхээр ингээд 100 мянган төгрөг гэсэн дүн гарсан юм аа. За худалдаа хөгжлийн банкны 94000 4000 4191 тэг 4 518 гэсэн од мөндөр танин мэдхийн сувг эзэмшигчтэй данс руу Facebook нэр болон утасны дугаараа бичээд илгээн. За ингээд манай менежер тантай эргэж холбогдоод энэ алтан гишүүн гэсэн групп руу оруулах юм аа. Тэгээ бид нар ч нөгөө алтан гишүүтэйгээ нэвтрүүлгээ 7 хоногийн өмнө бичдэг ч юм уу те. Ер нь бичиж явах хугацаанд нөгөө лайваар шууд ярилцаад комментүүдтэй ярилцаа сонь сайхан
сайхан хаваалчаад ингээд эхэлдэг. Тэгээ бүр ингээд дотны найз үчигээ бид нар ч яг үн дээр өөрсдийнхөө найзтай бас тэдийн болгон холбогдоод чадахгүй юм. Алтан гişүүдтэйгээ бол өдөр болгон нөгөө холбогдож ярилцаж мэджилж ингэж бас дотны найз үчиг ийм болсон байдгаа. Тэгээ та бүхэн ч гэсэн бас манай од мундрын маань алтан гişүүн болоосой гэж хүсэж байна. Тэгээд бас нэг учир нь гэвэл одоо алтан гişүүдийнхаа хандивын мөнгөөр манай үйл ажиллагаа доктортой сайхан ингээ үргэлжлээд явдаг. Одоо маш их буянтай, тустай одоо монгол хэл дээрх энэ шинжлэх ухаан танин мэдхийн мэдээллийг хүлээж авах хүүхэд багчууд, ирээдүйд одоо үүр татгалахдах энэ контент та ингэж үнэлж баршгүй хувь нэмрийг оруулж байгаа гэдэгтэр бол одоо маш их баярлж байна. Баярлалаа. Баярлалаа. За Арслангийн одоо юм бас нөгөө жишээг дуртахгүй өнгөрч болохгүй. Арслангийн ертөс бол маш юм драматик байгаа. Арслангийн сүргийг ихэвчлэн 1 эсвэл 2 ир ноёрхдог. Гэтэ энэ ноёрхол бас мөнхийн биш, байнгын солигдож байдаг. Залуу өрөөд хүчээ авч сүргийг булааж авахыг оролдоно. Хэрв шинэ өрөөд ялбал, одоо тэр залуу өрөөд ялбал тэр ихэвчлэн нэг муухай юм биш гэж энэ бол одоо байгалийн хууль байгаа. Өмнөх ирийн зулцгууд болох одоо гүймүүдийг бүгдийг нь алах шаардлага үүсдэг. Энэ нь болохоор infanticide гэж одоо шинжлэх ухаанд нэрлэж байгаа. Одоо Магаполо гэдэг Арслангийн одоо тэр домог болсон тийм сүрэг байдаг. Ирүүдийн нийлбэр тийм багц сүрэг байдаг. За тэдний хамгийн алдартай хоёр нь бол Kinky Tail, Mr. T гэдэг хоёр арслан байдаг. Хоёр ир арслан. За Mr. T гэдэг арслан бол энүүгээрээ бүр маш алдартай. Зөндөө олон ирийн сүргийг булаасан. Гэхдээ тэр булаасан сүрэг болгоныхоо зулцгуудыг мэдээж алж байгаа. Алахдаа бүгдийг нь маш хэрцгийгээр алаад заримыг нь иддэг байсан гэж байна. За яагаад ийм зүйл болдог вэ талаар нэг тайлбарыг хэлье. Учир нь эм арслан гүймтэй байх хугацаанд үржилт ордог. Одоо хүүхдээ асарж авах хугацаанд дахиж үржилт ордог. Харин гүйм байхгүй болох юм бол эм богино хугацаанд дахин үржилт ороход бэлэн болдог. Ингэснээр шинэ ирүүд одоо сүргийг булаасан ирүүд өөрийн генэ тараах боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ бол байгалийн маш хүйтэн боловч эволюцийн хувьд үр ашигтай стратеги байдаг. Хин хамгийн хүчтэй байна, тэрний үе удам үлдэнэ. Тэгэхээр хэрвээ чи газар нутгаа өөрийнхөө хариамыг хамгаалж чадахгүй бол чиний одоо чиний хураасан эммүүд бүгд алдагдана. Чиний эмүүдээс гарсан одоо зулцаг гүймүүд бүгд үхэнэ гэсэн үг. Ийм л одоо систем байж байгаа. За полигины бас маш юм өрсөлдөөн донд байдаг болохоор амьтдын биеийг хүртэл маш ихээр юм өөрчилдөг. Полигины системтэй зүйлүүдэд одоо юм нэг ир олон эмийг хураадаг энэ зүйлүүдэд ир амьтын хөвчлэн илүү том биетэй, илүү хүчтэй, тулалдахад одоо өрсөлдөд зориулсан бүтцтэй болсон байдаг. Жишээ нь одоо буугад юм маш том ивэр салаалж ургадаг, арслан сүрлэг дэлтэй болдог. Тэр чинь одоо майжилт, самардалт, хазалт тэдрээс л болгоомжилж байгаа хэлбэр шүү дээ. Тэгээд далайн зам атар бол зүрхэн ярьсан хідэн тоон жинтэй эмээсээ хэд дахин том болоод хувирчдаг. Тэгээд эдгээр шинжүүд бол бүгд үржлийн одоо өрсөлдөөний л үр дүн байгаа. За полиандри гэдэг бас амьтад өрсөлдөг ертөнц байна. За одоо хүртэл бидний ярьсан ихэнх жишээнүүд бол нийтлэг зүйл байсан. За ихэнх тохиолдолд нөгөө амьтад хоорондоо өрсөлдөг тухай тий. За амьтдын тухай бас яг яадаг юм бол за эрчүүд бол одоо нөгөө тулалддаг, бие хүчээ харуулдаг тий. Эмийнхаа төлөө ингэж тэмцдэг. Гэхдээ байгаль заримдаа бүх зүйл бас яг эсэргээрээ ч бас ингэж болж идэг. Нөгөө биологийн олон янз байдал гэдэг шиг одоо энэ өрсөлдөөн болгон бас ингэж янз бүрийн байдлаар ингэж тий байгаль дээр тархсан байна. За зарим зүйлд амьтад биш харин амьтад ингэж өрсөлдөг. Нэг амьтан за хидэн эртээ хамтрагч болдог. За олон эртээ хамтрагч боллоо. Энэ системийг болохоор одоо полиандри гэж нэрлэдэг нь. За энэ нь байгаль тарьцангуй бас ховор боловч маш сонирхолтой юм систем байдаг. За полиандри систем ихэвчлэн нэг онцгой нөхцөлд бас бий болдог. За тэр нь амьтад үр тул асрах гол үүргийг одоо гүйцэтгэдэг ийм үед. За хэрв амьтан өндөг дарж үр тул хамгаалж тэжих шаардлагатай бол одоо тэр маш их энерги ингэж зарцуулна. За ийм үед амьтан ховор нөөцүүлж хувирдаг. За харин амьтад илүү олон өндөг гаргах боломжтой байдаг болохоор
энэ систем маань эргээд одоо эм амьтад хамтрагчийнхаа төлөө өрсөлдөж эхлэх ийм зүйл рүү оролдог байх нь. За флондри системийн хамгийн алдартай нэг жишээ бол энэ Жакана гэдэг шууд байдаг. За эдгээр шууд трофикийн бүсийн усан ургамалтай нуур намагт амьдардаг. За тэдний урт одоо сарвуу нь усан ургамлын навч дээр алхах боломжийг бас олгож яадаг. Гэхдээ Жакана шуудын хамгийн сонирхолтой зүйл бол тэдний нийгмийн бүтэц. За энэ зүйлд эм шууд ихэвчлэн том биетэй илүү давмгай одоо байдаг. Эсрэгээр байна шүү дээ. За эм шувуу том нутаг дэвсгэрээ эзэмшдэг. За тэр нутаг дотор хэд хэдэн эр шууд бол амьдарч байдаг. За эм шувуу тэдэнтэй дараалан үржилт ордог. За гэхдээ дараа нь юу болдог вэ гэхээр өндөг гарсны дараа эр шувуу бол одоо бүх ажлыг хариуц авч үлднэ, өндгөө дарна, өөрө хамгаална, одоо дэгдэхийг өсгөдөг. За эм шувуу тэр хооронд өөр эртээ одоо үржилт ороод нэг үржих үүргээ гүйцэтгэж जैन те. Тэнд одоо манай нэг нь өндгөө дарж байхад энд би бас гинэ. Шувуу маань өвдөө те. Олон үр төлөө үлдэх хэрэгцээ байгаа тань. За Жакана зүйлд эмүүд хоорондоо маш төрөмгий одоо байж чаддаг өн өрсөлдөөн болохоор хэрэг нэг юм өөр юм нутагт орох юм бол одоо маш одоо ширүүн хөөцөлдөөн заримдаа бүр ингэж тулаан болж хувирдаг. Учир нь нутаг дотор байгаа эрүүд бол одоо үнэт нөөц өвөө юм гэдэг шиг. Энэ системд эмүүд нутгаа хамгаална. Эрүүдийг хянана. За бусад эмийг бас ингэж холдуулж хөөж байна. За өөрөөр хэлбэл энд одоо хүүсийн уламжлалт үүрэг бүрэн солигдсон эрийн эрхт ёс гэдэг эмийн эрхт ёс гэдэг шиг те. За Жакана эр шувуудын зан төрх бол бас энэ дээр их сонирхолтой байгалийн нэг үзэгдлийг харуулдаг. За хэрэг аюул ойртох юм бол эр шувуу дэгдэх хийгээ даалгачныхоо доор ингээд айгүй хөөрхөн нуугаад авч явдаг. Маш сайн одоо аауд байна. Заримдаа дэгдэх хинүүдийн жижиг хөл нь яг даалгачны доороос ингээд цохуугаад харагддаг. За энэ бол байгаль судлаачдын дунд одоо маш алдартай юм зураг байдаг. За эр шууд үр төлөө хамгаалахын тулд маш их энерги зарцуулдаг. Тиймээс эм шуудын хувьд олон эрттэй хамтрагч болох нь үржлийн амжилтыг нэмэгдүүлдэг. Олон эр одоо тэр хөгжлийнхэн төлөө бас ингээд ажиллаад байна шүү дээ тий. За флондри системийн бас хамгийн сонирхолтой нэг жишээ бол далайн морь байдаг. Далайн морь бол загас мөн үү биш үү гэдгийг бас үзэгчдээс асууч одоо утгагүй хэлнэ. Далайн моринд үржлийн явц болохоор маш онцгой. За эм далайн морь өндгөө эрийн биед байдаг тусгай уутанд хийдэг. Өндгөө зүгээр тогтсон өндгөө. За дараа нь юу болдог вэ гэхээр эр далайн морь жирэмсэн болдог. За тэр уут дотор өндөг хамгаалагдана, хүчил төрөгч аав нь хөгжиж бас эхэлтэн. За эцэст нь эр далайн морь, жижиг далайн морьдыг одоо морьдыг гэхүү ингэж төрүүлдэг. За зарим зүйлд нэг удаа хэдэн 100 ингэж үр төл гарч болно. Төрөх явц нь бас их сонирхолтой харагддаг. Та бүхэн бичлэгийг үзэх юм бол яг нөгөө бабл одоо хөөс үлээж байгаа юм шиг л буг гэдэг ингэж үлэнгүүд жижиг хөөсүүд ингэж гардаг шүү. Яг тэрэн шиг нөгөө далайн морьны одоо аав далайн морьны тэр том гидснээс нь хүчнөө юм зүгээр юм хөөс шиг ингээл гарч идэв. Энэ ястай нэрэ гоё бас таагдаг юм. За энэ үед эр амьтан маш их одоо энерги зарцуулна. Тиймээс эм далайн морь заримдаа өөр эр хайж бас нөгөө дахин үржилт орох явдлаа хайж алга болдгоо. За байгалийн хүүсийн үүрэг дээр бол флондри системийг сонирхолтой асуулт тавигддаг. Бидний за эр нь өрсөлдөн эмэн сонгоно гэсэн нэг ойлголт үнэхээр бас бүх зүйлд үнэн үү? Энэ одоо те нөгөө үнэн гэдэг чинь бас их эргэлзээтэй тий. За хариулт нь бол үгүй болж таараад байна. За байгальд нөхцөл байдал өөрчлөгдвөл хүүсийн үүрэгч гэсэн ингэж өөрчлөгдөж болно. Хэрв эр амьтан илүү их энерги зарцуулж байвал эм нь бас өрсөлдөж болно. За энэ нь бол эволюцийн одоо маш логик үр дүн юм аа. Нөгөө далайн морь төр сая хэлчихсэн. Яг нөгөө тээгч аав болоод байгаа юм шүү дээ. Тээгч их гэдэг нь одоо нэг орчин үед гарчаад байгаа шүү дээ. Одууд модууд чинь том гэзтэй болохгүй тул тээгч их одоо түрээслэн гэж ярих юм уу? Юу гэж ярих юм те. Тээгч ихтэй болдог. Тэрэн шиг шууд нөгөө хамтрагчтай үр тогтсон өндгөө ингэ шилжүүлчихэнгүүд хамтрагчийнх нь гэдсэн буюу аавынх нь гэдсэн ингэ томроод аав нь төрүүлдэхэрээ юм амтны ертөнцид маш тийм онцлог байгаад байна. Тэгээ түрүүний бас хэлсэн нэг хүүсийн өөрөгч бас өөрчлөгдөж болж байна. Одоо нөгөө анх тавьсан асуулт руугаа буцаад ороход хүн дээр одоо жишээ нь хүүсийн өргөнд юм жоохон өөрчлөгдөх гээд байна нөгөө эмэгтэйчүүд нь одоо илүү юм одоо ажилсаг болоод жишээ нь Монгол улсын хувьд нөгөө хүний хөгжлийн индекс гэж байдаг. Тэрүүгээрээ эмэгтэйчүүд нь илүү давмгаалаад явцсан байх жишээ нь. Магадгүй эрэгтэйчүүд нь гэртээ ингээд суугаад хүүхдээ хараад гэрээ цэвэрлээд байж байвал зохистой ч юм шиг тийм нийгэм рүү бид нар төхөөд байна уу? Та энд
Таны бодол энэ дэр юу гэж байна? Энэ дэр бол нөгөө нэг биологийн олон янз байдал гэдэг шиг нөгөө хатуу чанд нэг зүйл байх айгүй боломжгүй. Яагаад гэвэл тэр болгон нөхцөл байдал, тэр эрэгтэйчүүдийн зан авир, характер бүгд өөр учраас ялгаатай байдлыг хөндлөн гэдэг шиг те тухайн гэр бүлүүдийн соёл одоо тийм өөр нөхцөл байдал нь тэгж таарсан байна. Нэг одоо зөв буруу гэх юм бол хэцүү байхгүй те ийм зүйл гэж боддгоо. Тэгээ ялчгүй ингээл янз янз л байна л да те. Тэгээ бүгдээр л яг нөгөө өөр өөрсдийн гэсэн нөгөө дасан зохицол хамгийн ашигтай хувилбарлуул явж хамгийн гол нь өөр удмаа үлдээх гэдэг зүйл бол амжилттай хийж байна. За ингээд бид амьтдын ертөнцид байдаг олон төрлийн үржлийн стратегийг харлаа. Зарим амьтад насан туршдаа нэг хамтрагчтай байдгийн байна. Заримд нь нэг эр олон эмтэй байдгийн байна. Зарим зүйлд нь болохоор нэг эм олон эрттэй үржээд байж байгаа юм байна. Одоо аав нь өндгөө хараа байж хахад ээж нь дахиад өөр эрттэй очиод үржээ байж байгаа юм байна. Мөн зарим амьтдад юм тогтсон хос байхгүй олон хамтрагчтай систем энэ төр байж байгаа юм. Одоо чинь энэ нөгөө манай ойрын хамаатан 99% гений адилхан чимпанзенууд ч яг юм. Хүссэн нь хүссэнтэйгээ үржээл байж байна. Нэг эр очиод нэг эмтэй үржин нөгөө эм нь саяхан үржижэл маргааш нь өөр эрттэй очиод үржин ингээд л зүгээр эмх замбраагүй хаамаагүй. За гэхдээ эдгээр бүх ялгаатай системүүдийн цаана нэг л зорилго байгаа гэдгийг бас өнөөдрийнхаа яриагаар сайн ойлгох гэж хичээлээ. Тэр бол үржиж одоо өөрийнхөө генийг дараагийн үе удамда дамжуулах тэгэхэд илүү дасан зохицох тэр зүйлс байгаа. Байгальд одоо үнэнч эсвэл одоо хуурдаг урвалт гэдэрхсэн ерөөсөө тийм ойлголтууд байдгүй. Тэр бол одоо мэдээж нийгмийн бидний яриануд байгаа. Зөвхөн амжилттай үржих тэр стратеги л хамгийн чухал байдаг. Тэр стратегийн зорилго нь бол ганцхан өөрийн генийг ирээдүйд дамжуулах. Одоо биологийн амжилтыг ирээдүйн үе удмаар нь хэмжинэ. Энэ бас их сонирхолтой. Одоо энэ нөгөө нэг биднэрт өгсөн даалгавар бид нар яагаад үржих ёстойгоо бас бас их сонин яагаад гэвэл нөгөө нэг үржлийг дандаа ингээд нөгөө шагнаад байдаг те одоо сайхан байдаг ч юм уу ямар нэг байдлаар нөгөө нэг шагнаад тэгээд одоо бактери вирус хүртэлч гэсэн одоо ямар нэгэн бодлохгүйгээр зөвхөн үржихийн төлөө байдаг. Одоо хүн болоо яхав үр өдм үлдээ гэж бодлоо гэсэн чиг вирус ч одоо амтай биеийн 7 шинжийг агуулаагүй мөртлөө үржих нь үржиж болоод байдаг те. Тэгэхээр бид нэг даалгавар биелүүлж яваа бас болсоо да. Одоо тэрийг яг юуг нь мэдэхгүй те. За баярлалаа. Ингээд өнөөдрийнхөө сэдвийг өндөрлцгөөе дөө. Сонирхолтой байлаа шүү. Тэгээд ерөн зүгээр аливаа зүйлийн тухай бодохоор хүн гэдэг бид нар ч гэсэн бас нөгөө нэг амьтдын нэг төрөл зүйл гэдэг утгаараа нөгөө амьтд маань яаж ийн гэдгийг ингээд эргээд нэг харж хараа бас гэмгүй санагддаг. Гэтэ би ямар нэг байдлаар дэмжиж бас яагаагүй шүү те. Бид нар чинь бас шал өөр нөгөө нэг оюун ухаант гэдгээр өөр учраас одоо барьцхан юу юм бас байгаа тийм өөр шүү. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хайртай амьтдаа хамгийн эрүүлгийг нь хамгийн амттайг нь мянган найз амьтны дэлгүүр болон од мандрын алтан гişүүд ивэн тэтгэж хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг NTV од мандр радио 107 83.3 гэсэн ост толгоноор та бүхэндээ хүрэлээ. Ингээд дараагийнхаа хөөрхөн амьтдын ертөнцөөр эргүү уулзъя. Студид хөтлөх цагт урнаа яар ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мандэр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мандэр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мандэр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.